хайр бол үзий ядалт. Нэг юмар адилхан. Хоёулаа үнийг юу ч хэлж чадна. Нэг юмар өөр. Хайр үзий ядалж хүчтэй биш. Ер нь сүүлийн үеийн анимууд шилтгөө бүх кино зурлууд дээр л манай талын дөрүүд нь тийм сайн хүмүүс байхаа болцсон. Үзэгчд нь ч гэсэн голцоо дайсны талын дөрүүд хорон санаатнуудад илүү дуртай. Тэгээд Танжиро эдэр шиг тийм зөөлхөн сайн өнгө гэж хэлж болохоос төрүүд бол ер нь л крин санагддаг болсон. Миний бодлоор бол энэ хоёр шалтгаантай. Эхнийх нь өөртөө адилтгадаг. Сайн талын дөрүүд хэтэрхий реалистик биш, бодит амьдрал дээр байхааргүй панаалтай санагддаг байх л та. Тэгэхээр тийм хүн байлаа гэхэд тэр нь ихчлэн баг зүүсэн хурамч нөгөө клаун гэж хэлж болох хууд гарууд байдаг. Муу талын дөрүүд нь болохоор арай бодиттой амьдрал үзсэн, өөртөө төстэй юм шиг ядчил нөхөрлийн хүчээр бүх юм болгоод байдгүй. Бид нар угаасаа тэгээд хүрээлэн боошноосоо шалтгаалаад томрох тусан үжидаа шиг болно л хэскоко шиг болдгоо шүү дээ. Хоёр дахь шалтгаан нь болохоор сайн хүн байхаас айдаг. Бодит амьдрал дээр бол Люфи шиг сайн хүн байлаа гэд тийм олон гоё үнэнч найзуудтай болчихно гэж байхгүй. Сайн байх тусам чамайг ашиглах гэсэн хүмүүс идэж болно л гэсэн үг. Тиймээс тэр бусдад ашиглуулах гээд байгаа сайн хүнийг харж өмнөөс нь стрессцснээс ашиглаж байгаа муу дүрт нь дурлаж үзвэл өөрт нь арай эвтих санагддаг байх. Өөрөөр хэлбэл муу дүрүүд нь кул, сайн дүрүүд нь кринж гэсэн үзэл даал тохомсорт нь суудсан байдаг гэсэн үг. Тэгвэл одоо бичлэгний гол сэдэв буюу Торфын Торс хоёрын надад дайсан байхгүй гэсэн ишлэл яагаад ингэж вайрал болоод яаж бүр зарим хүмүүсийн үзэл бодол философт хүртэл ингэж гүн нөлөөлөд байна вэ гэхээр миний бодлоор болохоор Торфын Торс хоёр хоёулаа муу хүнж байж үтсэн, сайн хүнж байж үтсэн. Ялангуяа Торфын бол үзий ядал төвшөө орсол дайсагнал гэсэн замыг сонгоод тэр нь буруу зам байжээ гэдгийг сүлд нь ухаарсан нь олон хүмүүсийн толгойд би ч гэсэн буруу замаар яваад байгаа бол яах вэ гэсэн эргэлзээ төрүүлсэн юм болов уу гэж бодож байна. Бас нэг шалтгаан капиталист нийгэм болоогоосаа тэр чигээрээ л өрсөлдөн. Чи дэлхийд чадахгүй бол улсдаа, чадахгүй бол хотдоо, чадахгүй бол бүр найз нөхөд гэр бүлийнхэн тэгэж өрсөлдөж нэгнийхээ дээр гарах гэж улаардаг үе ирсэн. Тэгээл энэ дуусахгүй хөрсөлдөөн атаж төний хийх хүмүүсийг залхаацсан байсан болов гэсэн бодол толгойд орж ирсэн. Үзэн ядалт гэдэг бол угаасаа маш хүчтэй мотивац, гэхдээ мотивац бүхэн хязгаартай. Жишээ нь одоо найз охиндоо хаягтаад эсвэл дургүй хүндээ ялгтаад ч юм уу. Хаста тэр мод хин гэдгээ үзүүлнэ байвал мотивац авлаа гэхэд тэр нүсрэл нэг сар болоод мартагч штеп. Торфын ч гэсэн аавыгаа нүдэн дээр алуулчаал бүгдийг нь алнаа гэж мотивац авсан мөртлөө эцээцтэй аашлаадынхнаас хэний чалаагүй. Тэгээд амьдрал бол угаасаа л тэр чигээрээ зовлон. Буддын сур алчсан гардаг. Тэр их зовлонгоос төрхөн жолог зогтхыг л жаргал гэдэг юм болов уу гэж би дотроо боддог. Хүний зориг мөрөөдөл гэдэг зүйл ч гэсэн эцээцтэй жаргал төрхөл зам байдаг. Тэгэхээр дайсангүй байх гэдэг нь өөрөө амар амгалан буюу зовлонгоос аль болох ангижрахыг хичээж буй бас нэг зориг л гэсэн. Харин үзий ядалт өшөө хорсол дайсагналыг тэр чигээр нь зовлон гэж авч үзвэл хүний зориг бол угаасаа зовлон байгаад хэрэггүй жаргал байсан нэр гэсэн санаа гарч ирж байгаа. Өөрөөр хэлбэл дайсангүй амьдрах гэдэг нь бусдын төлөө хийж байгаа үйлдэл биш, өөрийнхөө төлөө л хийж байгаа үйлдэл гэсэн далд санааг энэ аним агуулсан баг. Түүнээс биш дайсангүй байхын тулд хинт ч муу үйл хийхгүй, гай болохгүй амьдрий гэхээр энэ угаасаа боломжгүй. Чи алхам тутамдаа санаатай биш ч гэсэн санаасруугаар хэнийг нь гай болчихл байгаа. Жишээ нь очир дараал зогслоо гэхтэл хойноогоо хүмүүсийн цагийг номслаад гай болж байгаа. Чиний ходоодыг дүүрэхийн тулд тэндийг амттай амиа таслуулж байгаа. Чи угаасаа төрхөөсөө л ахуулаад бусдад гай болж ирсэн. Тийм болохоор би дайсангүй гэдгийн гол философи чамайг дээрхэн гигантэн бол гэж юусоо хэлээгүй. Зүгээр л өөрийн амраагаад амьдрсан шиг амьдрсэн л утгатай гэж би бол утсан. Торс Торф хоёрыг хар мянган хүмүүс л дайснаа гэж боддөө штэ. Гэхдээ тэр хоёр бол хэнийч дайснаа гэж боддгүй. Тэр хоёр аль хэдийн зовлонгоос цухтах арга олцсон. Харин дайснууд нь болохоор угаасаа аним дэрэж гисэн хэлдэг. Тэд нар үзий ядалтын боол болцсон буюу зовлондоо живцсэн байгаа гэсэн үг. За тэгээд эцсийн дүгнэлт нь бол угаасаа хүн дайсангүй амьдрах ямар ч боломжгүй. Гэхдээ дайсагнахгүй амьдрах нь боломжтой гэж хэлье. Тэгээд та хэрвээ иймэрхүү аним контентуудыг цаг алдалгүй үзмээр байвал subscribe дараарай. Бас би нэг үтсэн анимуудаа дискшн хийдэг, мэдээлэл хүргэдэг хуран аним community үүсгэж гээл үзээд байгаа.
Та хэрэг нэгтгэх хүсэх юм бол description хэсэгт байгаа линкээр манай Facebook группт нэгдээд ад сонирхолтой хүмүүст өөрийнхөө бодлыг хуваалцаад манай community-гийн нэг хэсэг болох бүрэн боломжтой. За тэгээ дараагийн имчилгээгээр уулзцгаая.